За сайн байцгаана уу эцэг их хүүхэд багчуудаа. Та бүхэндээ 2 дугаар ангийн математикийн цаг тооны бичигтэй ажлын сэдвийг хүргэж байна. За сурах бичгийн хуудас 87-оос 89. За хүүхдүүдээ ихээ бэлтгэлийг гаргаарай. Үзэг, харандаа, дэвтэр номоо гаргаад хичээлээ анхааралтай сонсож бичиж тэмдэглэж аваарай. За ажиглаарай хүүхдүүдээ. Юу байна вэ? За 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар гэх мэтчлэн явсаар 12-р сарыг тэмдэглэсэн байна. За үүнийг юу гэдэг юм болоо? За цаг тооны бичиг өөр хуанли календар гэж нэрлэдэг байх нэ. За багш нь энэ 2012 оны цаг тооны бичгийг та нарт харуулж байгаа байх. За яагаад 2012 оны цаг тооны бичгийг авсан гэж та нар бодож байна? Зүйтэй. Манай ангийн хүүхдүүд 2012 онд төрсөн шүү дээ. За энэ 2012 оны цаг тооны бичгээс багш нь 7-р сарыг онцолж байна. За сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Зүйтэй 1-ээс 31 хүртэлх тоонуудыг багтаасан байна. За тэгвэл 1-ээс 7 хүртэлх энэ үеийг 7-р сарын 1-р 7 хоног. За 8-наас 14-ний хооронд багтаасан өдрүүдийг багтаасныг болохоор 7-р сарын 2-р 7 хоног. 15-наас 21-ний өдрүүдийг багтаасныг болохоор 3-р 7 хоног. 22-ноос 28-ны өдрүүдийг багтаасныг болохоор 7-р сарын 4-р 7 хоног гэж хэлнэ. За харин 7-р сарын 29, 30, 31-ний өдрүүд нь болохоор 8 сарын 1, 2, 3, 4-ийнхээ өдрүүдтэй нийлээд 8 сарын 1-р 7 хоногт багтнаа. За тэгвэл сар маань 7 хоногтой байхаас гадна 7 хоногуд нь 7 гаригтай байдаг. За даваа гариг, мягмар гариг, лав гариг, хүрүү гариг, баасан гариг, бямб гариг, ням гариг гэсэн гаригуудтай байх нэ. За мөн 7-р сарынхаа хуандыг дахиад ажиглацгаая. За өнгөөр тэмдэглэсэн өдрийн талаар та нар юу гэж бодож байна вэ? 7 сарын 11, 12 нь. Зүйтэй. Энэ оны 7 сарын 11, 12 нь Монголын үндэсний их баяр наадам болдог өдрүүд байх нэ. За тэр өдрүүд нь пүрүү гариг, баасан гариг тохиож ясан байх нь 2012 онд тийм ээ. За 2012 оны 7-р сард хэдэн даваа гариг байна вэ гэсэн байна. За даваа гаригуудыг бүгдээрээ хараарай хүүхдүүдээ. Багш нь ягаан над тэмдэглэсэн байна. Ягаан өнгөөр. За тэгвэл 1-р 7 хоногийн 1, 2-р 7 хоногийн 8, 3-р 7 хоногийн 15, 4-р 7 хоногийн 22. За 8-р сарын 1-р 7 хоногт 7 сарын 29, 30, 31-ний өдрүүд багтсан. Энд бас нэг даваа гариг байна. Ингээд нийтдээ 5 даваа гариг байгаа хнэ. За дараагийн асуултыг уншаарай хүүхдүүдээ. Бямб гариг хэд байна вэ? За бямб гаригээ багш нь цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. За 1-р 7 хоногийн 6, 13, 20, 27-ны өдрүүд нь бямб гариг тохиож байна. За бямб гариг тэгэхээр 4 байгаа хнэ. За энэ сард хэдэн амралтын өдөр байна вэ? За тэгвэл Монгол улс үндсэн хуулиндаа бямб ням гаригуудыг амралтын өдөр гэсэн байдаг. За эндээс харах юм бол 1-р 7 хоногийн 6, 7, 2-р 7 хоногийн 13, 14, 3-р 7 хоногийн 20, 21, 4-р 7 хоногийн 27, 28 буюу 4 байна. 2, 4 байна. За 2, 4 нь 8 амралтын хоног байгаа хнэ. За танай гэрхнээс 7 сар төрсөн хүн байгаа юу? За одоо эцэгхээсээ асуугаад хэдэн төрсөн байдаг вэ? Олж болох нь байна тийм ээ. За мөн тэдний төрсөн өдөр ямар гаригт болж байсан байх нь вэ? Энэ 2012 оныхыг олж болох нь байна. За манай ангиас 2012 оны 7 сард хэдэн хүүхэд төрсөн байдгийн болоо?
За та бүхэн үнийг бас сонирхож байгаа баха. За хараараа хүүхдүүдэд багш нь тэмдэглэсэн байна. За 1, 7, 17, 22, 23, 30, 31-ний өдрүүд буюу 7 сард 7 хүүхэд төрсөн байт юм байна. За энэ 7 хүүхэд нь болохоор 7 сарын 1 буюу даваа гарагт Бэнэрл төрж байсан бахна. За 7 сарын 7-ны ням гарагт болохоор Б тэргэл төрж байсан байна. За гэх мэтчлэн өөрсдийнхөө төрсөн өдрийг гарагтай мэдэж болох нь байна. За тэгвэл 2012 оны календар дээрээсээ бүгдээрээ би хэдэн сарын хэдний ямар гарагт төрсөн байх нь вэ гэдгээ олж болох нь байна. За харин манай ангиас ангид 1-р сард төрсөн хүүхэд байдаггүй. 2-р сард 2 хүүхэд төрсөн байдаг юм байна. 17, 26. За тэгвэл тэр 2 сарын 17-ны бям гарагт мэндэлжсэн байх нэ. За мөн 26-ны даваа гарагт бас 1 хүүхэд маань төржсэн баг, мэндэлжсэн байх нэ. За 3 сард 5 хүүхэд төрсөн байдаг баг. За 7, 9, 13, 21. Тэгвэл энд 3 сарын 9-нд манай ангид 2 хүүхэд 1 өдөр төрсөн байна. Тэр өдөр нь бям гараг байсан байна. 9 байна. 3 сарын 9. За 4 сард 1 хүүхэд төрсөн байдаг. 4 сарын 8 буюу даваа гарагт. 5 сард бас 1 хүүхэд төрсөн байдаг. 5 сарын 8-нд 5 гарагт төржсэн байна. 6 сард 4 хүүхэд төрсөн байдаг. 7 сард багш нь үзүүлсэн байгаа 7 хүүхэд төржсэн. 8 сард 2 хүүхэд төржсэн. 21, 22. 21 нь 5 гараг, 24 нь бям гараг байсан байна. За 9 сард 5 хүүхэд төрж байсан байна. За багш нь улаанаар тэмдэглэсэн байна. 10 сард мөн 5 хүүхэд төрж байсан байна. За 11 сард 1 хүүхэд төрж байсан. 11 сарын 9 буюу бям гараг төрж байсан байна. 12 сард 2 хүүхэд төрж байсан. 12 сарын 3 мягмар гарагт. 12 сарын 25-нд 5 гарагт төрж байсан байна. За тэгвэл 12 оны цаг тооны бичгээс өөрсдийнхөө төрсөн өдрийг гарагтай нь мэдэж болох нь байна. За цаг тооны бичиг зохиож үзье хүүхдүүд. За дараах өгүүлбэрийг маш анхааралтай 2 удаа уншаарай. 2020 оны 1 сарын 8 5 гараг байсан бол 1 сарын цаг тооны бичиг зохиогоорой гэсэн өгүүлбэр байна. За энэ цаг тооны бичгийг зохиохын тулд бүгдээрээ гаригуудаа багтаасан 7 гараа багтаасан хүснэгт зурах ёстой. За хүснэгтээ сайтар ажиллах юм бол 1R гэдэг нь 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3-р 7 хоног, 4-р 7 хоног. За буцаагаад 1-р 7 хоног, дараа сарынх нь 1-р 7 хоногийн өдрүүд бас багтсан байдаг байна. За тэгвэл 1 сарын 8 нь 1-р 7 хоногийн 5 гарагт байсан болов уу? 2-р 7 хоногийн 5 гарагт байсан болов уу гэдгийг бүгдээрээ хэдвэр 7 хоногийн 5 гарагт байсан бэ гэдгийг бодноо. За 1-р сар мэдээж 31 хоногтой байдаг. За мөн сарууд бол 30, 31, 28, 29 гэсэн хоногуудтай байдаг. За тэгвэл 1-р сар бол 31 хоногтой. Тэгэхээр 1 сарын 8 маань 1-р 7 хоногт юм уу 2-р 7 хоногт л дохино гэсэн үг. За хэрвээ 1-р сарын 8 нь 1-р 7 хоногт байсан гэж үзвэл 8-наас урагшаага 7, 6 нь багтахгүй болох нь. Тэгвэл 2-р 7 хоногийн 5 гарагт 8-ыг байсан гэж үзье. Тэгвэл үүнээс урагшаага 1 сарын 7, 1 сарын 6, 1 сарын 5, 1 сарын 4, 1 сарын 3, 1 сарын 2, 1 сарын 1. За тэгвэл 5 гараг маань 2-р 7 хоногийн 5 гарагт таарсан байж таарах. За одоо цаашаага бүгдээрээ дэс дараалуулан тоогоо байрлуулж болно. За 9, 10, 11, 12 гэж байрлуулж болно. За мөн үүнээс цаашаага байрлуулах юм бол ийм байдлаар байрлуулж болно.
Тэгвэл 1 сар маань 31 хоногтой байсан бөгөөд баасан гарагт харж ирсэн. Харин 1 сарын 1 маань 5 гарагт, 1 сарын 8 маань 5 гарагт тохиож ирсэн байна хүүхдүүдээ. За тэгвэл ухаанлыг зохиохдоо тухайн өдөр маань хэдвэр 7 хоногийн гарагт багтаж болох вэ гэдгийг эхлээд таамаглах нь байна. Тэгээд түүнээсээ өсөх хэрэмбээр, буурах хэрэмбээр байрлуулад цаг тооныхоо бичгийг зохиож болох нь байна. Гэрийн даалгавар 2020 оны 2 сарын 7 баасан гараг байсан бол 2 дугаар сарын цаг тооны бичгийг зохиогоорой гэсэн даалгавар өгч байна. За үүний тулд 7 гарагаа багтаасан хүснэгт зурж эхнэ. Андуусан хүүхдүүдтэй баярлалаа.